Сайн байцгаана уу? Мичимо channel байна. Тэгээд би өнөөдөр яагаад ч юм ингээд сүнс шиг хувцалсан. Хардаа та нар хардаа. Бүр яг сүнс угаацтай ингээл. Өнөөдөр болохоор YouTube дээр байдаг бүр аимшиг юм бүр юу YouTube цугуудын талаар тайлбарлах болно. Та бүхэн надтай хамт байгаарай. Интернет дэх аимшигтэй болон эвгүй YouTube сувгууд. Нэгтгэн болохоор human pet. Энэ болохоор хүн тэжээвэр амьтан гэж байгаа. Тэгээ 2006 оны 11 сарын 17-ны өдөр The Human Pet 1 гэх нэг YouTube сувг гарч ирсэн. Бичлэгний тайтл нь болохоор He's Here Against His Will буюу тэр өөрийн хүслээр энд ирээгүй гэх гарчигтай нийтлэгдсэн. Бичлэгт болохоор нэг өрөөнд нэг залуу хөлүүлж байгаа байдалтай бөгөөд нэгэн учир битүүлэг масктай залуу гарах бөгөөд залуугийн гарын хүлээсийг тайлж буй дүр зураг харагдана. Мөн үүний дараа нийтлэгдсэн хоёр бичлэгний тайтл нь мөн эвгүй. Чи удахгүй бүхнийг харах болно. Мөн миний тэжээвэр амьтан идэх хэрэгтэй. Түүн туслах их мэдчлэн эвгүй видеонууд орсон. Тэрхүү бичлэгт байгаа эрэгтэй амьд хэсэг нь баталгаагүй. Учир нь 2006 оны интернет ертөнцид та нар ямар байсныг ойлгож байгаа зү. Тэр үеийн интернет бол нэг хөгжөөгүй. Тэгээд хүмүүс харсан болгондоо итгэдэг. Тэгээд янз бүрийн амар юм нийтлэгдэг байсан шүү дээ. Гэхдээ үнэндээ энэ нь бодит биш байгаа. ARG буюу зохиомжтой жүжиг тоглоом байсан. Энэхүү Human Pet нь жирийн нэг ARG-тэй G-гээс ингээд ялгаатай заяа. Үзэгчт нь өөрсдөө гол дүрийн залуугийн хувь заяаг шууд ингээд шийддэг. Тэгээд үзэгчд өөрсдөө одоо зохиолын нэг хэсэг болно гэсэн. Харамсалтай нь энэ төсөл нь бүрэн дуусаагүй бөгөөд зарим нууцуд нь ил болоогүй. Хэрвээ ийм зүйл одоо үед ихэлсэн бол хүмүүс үүнд итгэх байсан болов. За хоёр дахь нь болохоор нүгү мө. 2016 онд хачирхалтай YouTube сувагт нэг бичлэг нийгдсэн байгаа. Тэр нь болохоор нүгүмэн нэртэй чанал. Бүх бичлэгт адилхан ингээд хард дэлгэцтэй одоо яг минийхтэй адилхан зөө хард дэлгэцтэй. Тэгээд урд нь яг ингээд би зөө ингээд урд нь ингээд манекен зогсоод байгаа нэг мэддэхгүй зөө яг ер нь ингээд миний видеотой амар адилхан байгаа тийм. Тэгээд ярьж байгаа хэв маяг нь болохоор нэг тийм text speech байдаг шүү дээ ингээд уншуулцдаг. Уншуулад автоматар ингээд хоолоо уншдаг. Тэр програмаар ингээд япон хэл дээр ярьж байгаа. Бано нүгүм дэс Amagasakiに住んでます。よ。行き地がすすりたいでの。お前のすぐ後ろにいるんじゃ。聞こえたやろ。後ろや。後ろや。Энэхүү бичлэгт юу гэж ярьдаг вэ гэхээр өөрийгөө би бол нүгүмө гэж танилцуулдаг. Би бол виртуал ютубер. Амасаки гэдэг газар амьдардаг гэдгийг хэлдэг. Тэрээр бичлэгт юу гэдэг гэж би чиний амьдралыг сорж авмаар байна. Яг одоо би чиний ард байна. Намайг сонсч байна уу? Ард чин байна. Чамайг оллоо гэх мэт эвгүй гэсэн хэлдэг. Би өөрийгөө тэр ютубер гэж бодвол сайн байна уу? Намайг Мичимо гэдэг. Би бол виртуал ютубер. Хөөх. Би чамайг харж байна. Чи яг одоо бичлэг үзээд сууж байна. Аргашаа ардаа би яг ардчин байна. Би яг чиний хажууд яг чамайг хараад ажиглаа сууж байгаа. Би чиний бүх үйлдэлийг ч мэднэ. Амар creepy бастай. Тэгээ бос бичлэгт болохоор нүгдэг гэж би чиний компьютер дотор ороо гацчлаа. Эсвэл компьютер чинь орчлоо гэж мэгээ зав. Би чамтай хамт баймаар байна. Надаас битгий цухтаач гэх мэтчлээ аимшигтай өгөөд хэлдэг. Хүмүүс үүнийг одоо нууцлах хачирхалтай гэж үзсэн. Зарим нь болохоор зохиомжтой гэж ярьдаг. Үндэ үүний цаанд хэн байдаг нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Яах гэж ийм бичлэг хийсэн, яагаад ийм байгааг нь ер нь хүмүүс мэдэхгүй. Хэн гэдгийг ч гэсэн хинч тодорхойлоогүй. Зарим хүмүүс үүнийг кодч гэж үздэг. Нүгүмэ бол хүн биш систем. Тэр систем нь хүмүүсийг ажигладаг. Видео үзэж байгаа хүн бүрийг ажигладаг гэсэн үг. Яг би та нарыг яг одоо ингэж ажиглаад байгаатай адилхан. Би та нарыг бүгдийг чи яг үндэ яг одоо харж байна. Видеог үзсний дараа YouTube дээр ингээд санал болгодог хэсэг дээр автоматар бичлэгүүд нь гарч ирдэг. Мөн нүгүмэ дээр ингээд автоматар subscribe дарсан гэж зарим үзэгчд нь хэлсэн байдаг. Мөн бичлэгийг үзэж байгаад хараагаа салгавал видео нь түр зогсдог. Тэгээд чамайг ажигладаг гэсэн яриа байдаг. Яг над шиг.
3 дахь нь болохоор Allen Tutorials. Нэг тийм хэрхэн хийх вэ? How to гэдэг нөгөө нэг чаналууд байдаг штэ. Хэрхэн одоо юу солих, яах хийх гэдэг. Тиймэрхүү одоо зорилготой YouTube боловч энэхүү одоо зааврууд амар утгагүй. Хэрхэн цэнхэр саналыг өргөх вэ? Хэрхэн цаасыг гойжлох вэ? Хэрхэн хайрцгийг задлах вэ гэх мэт. Та бүхэн ингээд хошин байдлаар иймэрхүү бичлэг хийдэг хүмүүсийг мэднэ штэ. Одоо Kaby Lam гэх ютубер байгаа. Үгүй TikToker байдаг штэ. Одоо хэрхэн ус сонгоолох вэ гэдэг ингээд усыг амархан онгойлгож монголгодог. Гэтэ энэ ингээд тэс ондоо тэд нар хошин бичлэг байхад энэ бүр амар creepy бичлэг байгаа. Нийтлсэн бичлэгүүд нь. Allen Tutorial нь хамгийн эвгүй чихүүц хүмээр. Одоо байгаа байдлыг нь харах юм бол тэр үргэлж дүрм дагдаг. Мөн ингээд ямар нэгэн буруу зүйл хийчихвээ гэсэн нэг тийм айдастай байгаад байдаг. Мөн зарим видеонд алдаа гаргахтаа их сандардаг. Заримдаа ингээд камерны цаана ингээд хин нэгэнтэй байгаа юм шигээр сэтгэл төрүүлэн. Ингийн заавар өгдөг бичлэг биш гэдэг мэдрэмжийг та нарт төрүүлнэ. Мөн нэгэн бичлэгт ингээд одоо тэр туториалоо зааж исэн чи гинт хүн ингээд хаалга тогсч эхэлдэг заяа. Once you have it done, you just hold on, I'm doing tutorial, almost done with tutorial, let me just finish. Stop it! Stop! Яг энэ шиг хинбэ. Бас нэгэн бичлэгт нь болохоор тэрээр ингээд нуугдаж буй дүр зураг гардаг. Мөн цэнхэр сандал гэх бичлэгт нь ингээд нэг тийм одоо хоолой амар эвгүй байдаг зэ ингээд уйлж байгаа юм шиг нэг тийм стресссэн юм шиг хоолойтойгоор гар. You need is just to lift. If you can't get the chair to come up, you just leave it on the ground. Өөрийгөө гимтээж бүр гар хүлнгээ цосбоо болж байгаа хэсэг хүртэл гардаг. Энэ нь болохоор нэг тийм ямар ч лөөдөг л нэг талхшаарч жохоо тэрийг засгаад бишээ. Ямар тааш нэг юм ингээд засгаад байж байгаад ингээ өөрийгөө гимтээждэг заяа юу. Тэгээ бас нэг эвгүй юм болохоор гэртээ түгжигдэж байгаа бичлэгээ тавьсан байдаг. Гэтэ бичлэгийн тайтл нь болохоор хэрхэн түгжигдсэн одоо байдлаас гарах вэ тий түгжээтэй газраас гарах вэ гэсэн тайтл байдаг зэ. Тэгээд юу хийх хэрэгтэй вэ? Тэгээ өөрөө бичлэгтээ ингэж ярьдаг заяа. Хин нэг нь намайг түгжчихсэн юм шиг байна яана гэдэг амар нэг тийм сонин хоолоогоор ярьдаг. Дараагийн бичлэгүүд нь бүр эвгүй болж эхэлдэг. Нэгнээс цухтж байгаа одоо тийм бичлэгүүд нь амар их байгаад байдаг. Мэдээж тэрээр гэрээсээ хөөгцөн эсвэл гэрээсээ оргосон байх магадaltaй. Гэрээсээ цухцсан видеоныхын дараа нь тэрээр одоо аль хэдийн баригдсан байгаа нь бас нэг дараагийн бичлэг дээр нь харагддаг. Тэрээр хин нэгэн үл таних хүнд баригдаж түгжигдэн одоо нилээн шархацсан байгаа нь бичлэг дээр харагддаг. Одоо гар хүлэн нэл цус бүр аим шигтэй байдлаар одоо тамлагдсан хэсэг нь одоо мэддэхгүй байдлаар харагддаг. Үүний дараагаар одоо нэг тийм газар ч юм уу нэг юм түгжигдсэн заяа нэг цэнхэр ширээн дээр одоо баахан урд нь аяг өрөөстэй тэгээ тэр аягнуудад дандаа хортой байц байгаа тэднийг ингээд ууж одоо туршиж байгаа бичлэгүүд гардаг. Үнийг харахад тэр барьцаалагдсан болов эсвэл хин нэгний дарамт шахалтаар байгаа болов гэдэг нь ойлгомжгүй. Эсвэл туршилтанд орж байгаа болов эсвэл хүчээр энэ зүйлсийг хийж байгаа болов магадгүй юуны төлөө гэдгийг мэддэхгүй ч хүчлэгдсэн байгаа нь үнэхээр ойлгомжтой байна. Kind of a milk. Үүний дараагийн бичлэгүүдэд тэр одоо дандаа л нэг тийм оргож байгаа үйл явдал гарна. Нэг тийм нүхэн гарцсан дунд энэ тэнд ингээд хог овоолцсон тэр одоо зүйлсээс цутж байгаа үйл явдал гарна. Tutorial. My name is Alan Tutorial. Бичлэгний тайтлууд нь бүгдээрээ хэрхэн ингэх вэ, хэрхэн тэгэх вэ, хэрхэн ингэх вэ гэл магадгүй энэ үгээрээ энэ тайтлаараа өөрийнхөө нөхцөл байдлыг зүгээр далж байгаа хэрэг юм болов зүгээр энгийн how to гэдэг бичлэг боловч үүний цаана ямар аимшигтай юм нууцлагдж байгааг хинч таашгүй. Энэ бүгд ямар утга учиртай вэ? Үүний талаар хэд хэдэн онол байдаг. Аалангийн нэгэн бичлэгт гэрийнхээ ойролцоо бичлэгээ хийж байгаад нэг эмэгтэйг хараад бүр амар айд сандарч байгаа их тийм дүрс бичигдсэн байдаг. Тэгэхээр магадгүй түүнтэй амьдрдаг нэгэн байж болно. Эсвэл түүний хүчлэг хүмүүсийнх нь нэгэнч байж болно.
Мөн түүний нэгэн бичлэгт одоо лаптоп дээр нэг тийм аутизмын талаар юм байдаг хгүй юу. Тэгэхээр аал нь аутизмтай байх магадaltaй. Үнэхээр эвгүй зүйл нь тэр баг багаар аажмаар өөрийнхөө эрх чөлөөг алдчих байгаа нь. Гэхдээ энэ бүхт нь бас худлаа байлаа. Ягаад тэгэхээр энэ бас нэг төрлийн ARG түүх, цуврал түүх гэсэн. Одоо энэний цуврал түүхийг бүтээгч нь болохоор Alan Resnick гэдэг хүн. Өөрийнхөө нэрээр одоо өөрийнхөө дүр тоглосон гэсэн. Энэ болохоор интернетийн сэтгэл зүйн аимшиг болж үлдсэн. Аимшиг цуврал бичлэг болж үлдсэн. Хэдий энэ бичлэгүүд хуурамчч гэлээ одоо хүртэл жихүүцсэн эвгүй бичлэгүүдийн тоонд орсоор л байгаа. Мөн энэ чигээрээ үлдсэн. За дараагийнх нь болохоор OO309 гэх YouTube channel. 2015 оноос гарч ирсэн энэхүү хачирхалтай YouTube channel нь дандаа нэг тийм эвгүй бичлэгүүд оруулдаг. Нэг тийм шижиг хүрмээр, чихүүц хүрмээр нэг тийм хүн айлгамаар бичлэгүүд оруулдаг гэсэн. Одоо энэхүү YouTube сувгийн description хэсгийг та нарт уншиж танилцуулбал надад мөнгө санал болгох хэрэггүй. Намайг бас битгий subscribe хийж заваа. Оронд нь надад тоол санал болго. Би сонирхгүй байна. Мөн хамгийн доор нь би надад хүүтэн охтууд таалагддаг. Гэхдээ амьд. Энэхүү сувгийн одоогоор 56.3 мянган subscribers. Нийт 158 бичлэгтэй. Бичлэгүүд нь үнэхээр сонин хачин бүр янз бүрийн олон төрлийн бичлэг байгаа бөгөөд одоо энэ дундаас нь хэрхэн охин олох вэ гэдэг бичлэг байгаа. Тэр бичлэгт эвгүй background дуутай нэг тийм бичлэгт хэсэг хүүхдүүд гарах бөгөөд нэгэн ярьж байгаа нь сонсогдно. Одоо дараагийн бичлэгүүд нь болохоор одоо hookers буюу шүний ирвэхэнүүд гэсэн нэлээд хэдэн бичлэгүүд байдаг. Энэхүү бичлэгт нь болохоор нэгэн машинтай явж явах бөгөөд камерт өрдсөн шүний ирвэхэнүүдийг одоо дүүсэлж байгаа. Одоо background дуунд хүртэл амар эвгүй чихүүц хөрмээр. Мөн Summer Camp 1986 гэх бичлэгт нь одоо модонд хүлүүлсэн нэг тийм охины одоо зураг дүрслэж байгаа. Энэ байдлаар үнэхээр аимшигтай бичлэгүүд байдаг. Бас нэг эвгүй бичлэг нь болохоор нэгэн үл мэдэгдэх охин байндаа хашгирчгүй бичлэг. Мөн ширээнд хүлэгдсэн охин хамгийн эвгүй нь болохоор бүр жигнэсээ ингээд гахааны тасарсан толгойг энэ тэндээс нь бичээд эвгүй backgroundтэй бас оруулсан байсан. Бүр ингээд танихгүй зөөр гудамжид байгаа хүмүүсийн ингээд дүрсийг одоо камераар аваад тэгээ ард нь эвгүй background тавиад ийм бичлэг хийгээ явж байгаа байхгүй юу. Тэгээ ингийн нэг хоолны бичлэг байгаа байхгүй юу. Тэр нь хүртэл бүр ингээд чихүүц хөрмээр за. Зөөр эвгүй background тавьсан тэгснэ хоол нь нэг тийм муухай нэг хүний махаар хоол хийцэн юм шиг мэдрэмж төрүүлэн. Тэгээд бас калтын талаарх бас нэг бичлэг байсан. Тэр бүр үнэхээр аимшигтай. Шашны гаж урсгал яваад байгаа юм уу л гэлтэй. Мөн охид жоохон хүүхдүүд энгийн зүгээр явж байгаа хүмүүс зүгээр янз бүрийн ингээд дүрсүүд бүр бичээд ард нь амар аимшигын background бас дэвсээд ер нь их бичлэгүүд нь амар аимшигтай. Ингээд тэр хүнийг одоо хүртэл хэн гэдг нь тодорхойгүй, бас яагаад ийм бичлэг хийдэг нь тодорхойгүй. Ямар ч тач YouTube сугнал Итали улсыг бол заадаг. Тэр Италийн нэг тийм гаж донтой хүн байх. Хүмүүс болохоор энэ хүнийг алуурчин эсвэл хүүхэд хулгайлагч гэж бас ярьдаг. Эсвэл нэг тийм барьцаалдаг хүн ч юм уу. Хинч байлаа гэсэн одоо хүртэл тэр хүн бичлэгээ үргэлжлүүлж хийсээр л байгаа. За өнөөдрийн бичлэг болохоор иймэрхүү аимшигын YouTube суугуудын талаар байлаа. Тэгэхээр номыг сонсноо хүүхдүүдээ би та нарыг ажигласаар байгаа шүү гэх бичлэгний цаана байгаа. Хэрвээ та нар надад хайртай бол subscribe дараарай. За яг хайргүй байсан ч болно даа. Зүгээр хэрэг бичлэг таалагдсан бол зүгээр subscribe болон лайка дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бай.